багшийн эрдэм төгс төгөлдөр байвал сайн гэдэг одоо дээр гарсан тийм ээ. За гэхдээ Дүйжи Бангис цагийн одоо ирэхээр цагийн ирэхээр гэж өгүүлж байгаа. Тэр цагийн ирэхээр гэж айхтар үзэн. Цагийн ирэхээр эрдэм тэдгээр одоо гүйцэд төгсийг одоо олоход хэрэгтэй учраас дэдэр манидна жидэрж яшаа. Тийм одоо багш олдохгүй бол яах вэ гэж асууж. За гүнсэнгийн айлтгсан сударт хэрхэн хорол живийн шин дааны нэг одоо хүрдтэй модон дэрэг нэг голтой модон дэрэг ба дадан даян ланд мэд дадар юутай нэг дугуйтай тэрэг байх юм л да. Нэг өрөөсөн дугуйтай хоролж гэх нэг дугуйтай тэрэг тэрэнд одоо морь хөлсөн боловч замд явж болохгүйтэй адилхан тэрчлэн бүтээлийн одоо нөхөр байхгүй байвал Лүжин хойдог амтан гэдэг шид бүтээлийг олж чадахгүй болоо гэчгээд дийний лоодон сүгсэн замраач. За тэр багш бол ухаан төгөлдөр дүр одоо сайхан ариун сэгц одоо замбраатай язгуур нь одоо ариун бөгөөд номонд их шамддаг хичээдэг. Тэгээ самга ухаан одоо ихтэй ирэмгийн баала бамбад ирэмгийн нэгэн бөгөөд за тэгээд өөрийн одоо ихтэн ухаан одоо номхон усгал номхон өгүүлэхтэй одоо яруухан бөгөөд жимпад гэдэг чинь ирэмгийн зөрхтэй тийм их нэгүүлсэнгүй дээдэн говн ямасад бод өсөх цанх юм нисванис төсвөртэй за бирман хийгээд тэнгэр бустыг одоо дахиж үлддэггүй динжин солож яваа динжин бас уран аргатай орлох үед одоо мэрэгдсэн байх үгүй гонч сумла даддаггүй чухудэгээд 3 дор сүжигтэй ийм одоо нөхөр байх мөн гэж. За энэ хэдлийн эрдэм одоо бүгд төгөлдөр байх нууд ийм цөөн цагт юм уу тэмцэлтэй ийм цагт маш их ховор байдаг учраас яндын чатам шичээж энд эдгээр эрдэмүүдээс нэг тал нь юм уу эсвэл 4-ний 1 юм эсвэл одоо 4% юм уу эсвэл 8%тай тэр адилыг одоо сайшааж нөхрөл болгож одоо шүтэх хэрэгтэй гэж доглоо цанд янсан тэр одоо нөхөрлөх хүн маань бол бэлэг чанар аваад төгсгсөн гэж айлтгасны 8% дээр наандаж одоо байвал сайн манайг 10 эрдмээс одоо 8 нь байх юм дээ тий. За бүр байхгүй нэг 5% нь 5 эрдэмтэй байх тийм үү сайн дурд. За ийм багшийг ийм хүнийг олж одоо нөхөрлөөрэй гэж шүтээрэй гэж ингэж загсан байна гэж. Ламалаян цонсоо за ийм байвал одоо багштай бас нэг багш гэж үзэх багштай адилах юм хэмжээнд байх юмаа гэж. За энэ нэг Жовжийн энэ аль дүр дотор бас бодовын одоо зарлиг зөвшөөрлийг долбоовоо одоо жигдэлсэн зэргүүдээс номонсон байгаа учраас бэлэг чанар энэ тухайд одоо айлдсан зүйлүүд нь одоо төгс төгөлдөр гүйцэд ийм одоо гаала жиргэр ийм одоо бол олоход бэрхэлтэй гэж гаала бэрх байгаа гэж. Гэсэн хэдий ч гэсэн наандаж одоо яадаг нэг зохилт хувь нь бол 8%тай байвал одоо бүр хамгийн наандаж одоо нөхөр болгож багш болгож яваарай гэж ингэж хэлсэн байна тий. За энэ одоо цагийн ирэхээр одоо ийм сайн багш ус яана. Тэр болгон хонд олдохгүй л дээ гэж тий. Одоо нөхөр болгож шүтэж багш болгож авч. Гэхдээ ямар ч үснэг эрдэм арай нэг жаахан илүү хүнээл болж байгаа гэсэн тий. Наандаж гэж тэр 8 саяын дурдсан эрдэмт төрсөн 8% байна гэж тий. За ингээд багшийн тухай тий багш ямар байх вэ гэдэг. Их том өндөр хэмжээний юу тавьж штэ. Шалгуур тавьж штэ багш тий. Ягаад гэвэл энэ үеийн багшууд тэр аштын хэрэг бүтгэх багш юу гэж. Намдалдын зааваа гэж хэлдэг хаа намдалж. Зөөн өнөө маргааш хэрэг бид ч одоо өнөө маргааш нэг төлөг тавилж багш юм уу эсвэл одоо нэг давзайгаа үзүүлж багш юм уу. Эсвэл нэг одоо яадаг 8 шамд явахтаа л багштай хэрэгтэй гэж бодоод байна шүү дээ тий. Тэрнээс илүү багш хэрэгтэй юм чи тий. Намдалдын зааваа шүү дээ. Аштын хэрэг чинь бүтээх үз багшийг юмс тарьж байгаа юм чи тий. За ингэж яг одоо наад хэрэг бүтээж байгаа багш гэх л гинэлтэй зүгээр. Энэ үеийн багш гэвэл гэж одоо ихтэйгүр
3 төрлөختний хөдөлдөг багш. 3 төрлөختний мөрөө хөдөлдөг багш өөр. Тэ? Их хөлгөний багш бол ийм байна гэж. Ингэж одоо бидэнд хэлж байгаа. За бид чинь бол яг хөдөө тэгээ багш нь болохоор хамаагүй багшийн би ч юм чинь тэгээд хамаагүй. Хамаагүй л шүү дээ. Яг одоо нэг талаас нөгөө хүний сүжиг сэтгүүлээ хүндэх байх тийм. За яг энэ шалгуураар багшийн шалгалт явуулчих юм бол бас хэр зэрэг тэнцэх болдоо гэж тийм. За дижитал лабма. За шавийн тухай одоо ярих юм байна тийм. Сая дээр шүтэн болсон багшийн тухай ярьлаа. Одоо шүтэж үлддэг сурагчийн тухай, шавийн тухай. За шавийн цандыг нь Шивжавт чиний ном билээ. Ямар богдон зохиосон ном билээ? 400 гэж байна. Хэний? Арианд зүйтэй. Норжин багшин ши Арианд тий. Арианд гэдэг мундаг банд да. За энэ хүний номонд Сүрнайлодон донор энэ Ямбона жинжавар шигтэй. Сүрнаваа гэсэн үг байна. Сүрнаваа гэдэг нь вөхөр шудраг тий чигчтэй оршдог. За хаан бас төгөлдөр байх хэрэгтэй. Тэгээд чухалчилдаг байх хэрэгтэй номыг тий. За ийм 3 цанид бэлэг чанар үржиж яа сонсогчийн хэмээх одоо сав болно гэж ярилцсан байна гэж. Сүрнэ, лодон, донироо гэж 3 үг байна. За Маравы Яндон нам шин тэгээд яна өвлөгчийн эрдмийг өөл зөөр болгож оруулахгүй бөгөөд тэгээ яна сонсогч дорч гисэн юм адилаа гэж. За Джейсон Намба шиг ийм 3 эрдэм төгөлдөр нэгэн болоод тэгээд сонсохын сав болдог бөгөөд энэ 3 одоо бүрдэх юм бол номыг өвүүлэгч эрдэм гэж үздэг бөгөөд харин гим гэж үздэггүй. Гимэн дээр оруулахгүйгээр барахгүй. Сонсогч өөрийнхөө эрдэм ихчсэн яана. Нямба Яндон намжин тэр сонсогчийн өөрийнх нь эрдэм ч гэсэн тэр нөгөө хүнд бас яана эрдэм гэж үзэгдэх өгөөд гимэн дээр үзэгдэхгүй гэж юм зарласан юм аа гэж. Ножийн цанид за савны одоо бэлэг чанар тэдгэр эс бүрдвэс номыг өвүүлэгч баяны садан хэдийгээр одоо сайн байвчиг, арин байвчиг сонсогчийн гимэн ирэхэр гимтэй гэж одоо мошагдах зүдэгдэх юм уу? Шатовын жанжин за номногчийн одоо гим хүртэл эрдэмтэй гэж баригдах болно гэж дэлбэнд айлцсан байна гэж. За энэ 3 ухаан энэ 3 ном өөрт бүрдсэн сонсогч хүний хувьд, шав хүний хувьд бүрдсэн байх бол багшийн эрдэм гэж харагдах. Тийм ээ. Багшийн эрдэмийг бол эрдэм гэж. Багшийн одоо яана эрдэмийг гим гэж үзэхгүй. Гимэнд одоо оруулахгүй зэрэг ийм одоо яана шудраг шулуун бодолтой. Нөгөө талаас багш нь ч гэсэн энэ тэр шавийнхаа яана шавыгаа бас зөв хандах ийм бодлуудад төрнө гэж. За ингэж хэлж. Хэдийгээр одоо багш нь хэдийн номтой ч гэсэн шавь нь хэрвээ жаахан таараа байвал өөрөө модхаас илүүтэй бас багшийнхаа эрдмийг эрдэм гэж харахгүй гим гэж харах учраас тэр эрдэм тусахгүй өөртөө одоо багшийн эрдэм өөртөө наалдахгүй ирэхгүй ийм бас гим гардаг. Ийм учраас тэр энэ гуруулаа одоо байж сая одоо жинхэнэ сонсогч юм одоо бэлэг чанар үрднэ гэж. За ингээд цаашаа воёны садан миний одоо бэлэг чанар өвдөрөө бүрэлдсэн нэгийг олсон хэдий ч гэсэн түүнийг тийм байх шүү гэж ийм багш маань ийм эрдэмтэй шиг үнэ. Одоо бэлэг чанар ийм төгөлдөр шүү, эрдэм ухаан төгс төгөлдөр шүү гэж ингэж оноход одоо бэрхтээ байдаг учраас гэршина гэдэг нь тэр багшаа сайн мэдэх хэрэгтэй гэсэн үг юм лээ. Тэ? Гэршина гэдэг нь тэр багш маань ийм ёндонтой хүн гэдэг юм уу? Ийм одоо эрдэмтэй хүн гэдэг юм уу? Тийм. Тэр талаас тэр өөрөө их сайн магталж мэдсэн. Өөрөө тэрэндээ яана бас итгэсэн, үнэмссэн, тий? Итгэлийг олж авсан. Ийм байж ш тэр багштай яана. Багшийн эрдэм наашаа буух учиртай. Тэгэхгүй дунд нь нэг жаах юм орчод за яг одоо хүн хэлхэндээ гэж хэлдэг. Гэхдээ би бодохдоо гэж тэр гэж яриад байвал бас жаах. Тэ? Дутуу байна. Багшаагаа үнэхээр дэр шилж чадаагүй байна гэсэн. За Дэмбала за энд тэгж мэдээд яана шүтэх юм бол харин цанид мэдих төртлөө энд эдгээр цанд бүгдээ яана бас бүрдсэн байх хэрэгтэй гэж. Тэр сүрнаваа гэдэг чинь бол шудраг чигч байна гэдэг чинь нэг л зөвхт байсан байна гэсэн. Тэгээс нэг өдөр нэг багш очил маргааш дахиад нэг багш очил
Нөгөө урд өдөр очсон багшаа марчаад байх юм бол тэр суур наваа биш. Суур наваа биш гэсэн үг тийм. Одоо бид нар ч манай монголчууд өдөрт одоо 3 итгэвчтэй болоод байна шүү дээ тийм ээ. Өглөө нэг нь багштай очно, өдөр нэг багштай очно, орой нэг багштай 3 итгэл чи хүн энд нь итгэж байгаа юм гэхээр тий. Сон зурч байгаа шүү дээ чинь тийм ээ. Нэг талаас одоо сонголт хийдэ боловч тэр сүүр наваа биш вэ. Тэр үнэхээр тэр номыг сонсох тийм яа сав болж чадахгүй. Сүүр наваа нэг хүндтэй чиглээд нэг багш чиглээд тий итгэл олж чадаагүй. Өмслөж чадаагүй. Хэдийгээр цаад багш надад сайн байж болно. Итгэл өөрийнхөө ханаас болоод тийм ба тий сүүр наваа биш. Тийм учраас тэр багшаа таньж явна дэр шива гэдэг үл яана. Багшаа одоо мэдээж явна гэхэд эдгэр цанд цан хэрэгтэй шүү. За сүүр наваа гэж за сүүр наваа саний хэлдэг. Голч байх хэрэгтэй тий шударгуу байх хэрэгтэй. Нэг чигтэй байх хэрэгтэй гэдэг нь тэр чоглон мэд ба. Чоглон гэдэг нь нэг зүг зүгээр унсан. Зүгийн унал байхгүй. Тал талыг барьсан, тал тохой барьсан тийм унал байхгүй. Тий нэг хүн харахаараа нэг өөр болж идэг, нөгөө харахаараа бас нэг өөр болж идэг. Тийм байхгүй чоглон байх хэрэггүй. Тэ? Хэрвээ тийм чоглон байх юм бол тэрнээсээ болоод тэрнээсээ одоо төрлөгдөд эрдмийн үзэж чадахгүй төрд юм а гэж. Тэ? Тэр цаад багшаагаа жинхэнэ одоо эрдмийн тэр сайн талыг олж харахгүй нэг үед ирдэг. За левер шатын ном. Тэгээд сайн номонсон, сайтар одоо номонсон утгыг нь сайн олж чадахгүй. Багш маань юу хэлж яаж ийн гэдгийг сэтгэлд давтаж чадахгүй учраас итгэж чадахгүй байгаа учраас тэ? Тэр нь итгэж өгөхгүй. Тэг яндангийн юм. Номын хотгоо олохгүй одоо хүрд юм л та гэж. За чоглон байгаа учраас тэ өмнө юм бод чоглон тэг чогсуулхан зүгт одоо унах хонол байгаа учраас сэтгэл нь энлэж одоо шаналснараа хизээч амарлангуй онож чаддгүй юм л та гэж ялцсан байгаа болоо гэж. Чоглон гэдэг ерөнхий тамяа нь бол энэ байна. Өөрийнхөө юмд болохоор шундаг, бусдын номын ёсонд болохоор ууралдаг ийм л байсан гэж. Тиймээс алагчаалах зүйл гарч. Багш нэг юм хэлдэг тэгэхээр яана. Өөрийнх нь нөгөө хэлсэнтэй таарахгүй болохоор за багш их тэр хүнийг ч нараа юу юм битээ. Миний хэл юм байх хэвээр гэд нэг өөрөөр ингэж яана. Тэ? Зүтгэд идэх, зөрүүдлээд идэх. Ийм зүйл бас гарч ирдэг. Тэ? Тиймээс арангийн лүлээ чагва. Тэгээд нөгөө хүний хэлэхээр яана тэр нь уурлаад идэх. За энэ бол бас нэг яана. Хэрвээ үнэхээр одоо тэр багш үтж байгаа шиг хүнд бол тэр хүний өөрөөсөө илүү өөрөөсөө энэ үнэгээ дагнаж энэ надаас илүү гэж бодож байгаа бол ийм бодол байх ёсгүй. Тэ тэр багштай л тэр хүнийгээ яана тэр чойлгол даах хэрэгтэй. Тэ ийм зүйл. За дэндавд арангийн хэмжээдлээ дагнаад байгаа. Хэрвээ ийм бодол өөрийн чин сэтгэл байгаа бол шинжилээд яна орох хэрэгтэй л дээ гэж. Жинжийн сатар дээр донд арангийн додоо дандэ өөрийнхөө тэр хүсэж байгаа өөрийнхөө яна бодлоо орхиод тэгээд одоо өөрийн тэр багш болгосон юм уу? Тэ өөрийн одоо орон хийсэн болсон юм уу? Тэр хүний номд маш их оршиж тэгээд сүжиглж бишиж одоо үлдэх хэрэгтэй л дээ гэж. Хэрэгтэй шүү гэж чоглонгүй байханд бол тийм ээ. Би ч одоо ингээд нэг багшигцэн ирнэлгээл тэр багшаасаа илүү яриад тэр багшаасаа яна ярьснаас нь зөрж яриад их юм бол тэр юусоо юу байх хэрэггүй л дээ багш болох хэрэггүй л дээ тийм ээ. Орох юм бол орохын төстэй ороод орохгүй бол хоёрын хооронд тэгээд зэмтгэлээд өөрөө баахан дэмий хорох хэрэг байхгүй. Хэрэггүй гэсэн санаа хэлж байна тийм. Тэр хэрэг орхоос өмнө бас шинжлэх хэрэгтэй л дээ. Тэр хүний өвгөнд орохгүй бол эртхэн шиг болохгүй дээ. Тэг эртхэн шинждэг. Тийм үү дандаа шинж гэж хэлдэг. Чи шав болохоос заавал шинжчээ тэр хүний тий. Тэг энэ хүний би заалгаж энэ хүний мөрөө заалгаж явна гэж шийдсэн бол тэргээр л. Тэгэхгүй бол тэрнээс өмнө шинжиж яагаад болж хэрэгтэй хоёрын хооронд гэж. Тэгээ тэр хүнтэй зовлонтой өртөө зовлон хураагаад нүгэл хураагаад тий. Тийм учраас эхлээд заавал шинж хэлдэг юм тэр. Дээд замжис чогом юмнаа. За энэ төдийгээр одоо болчих юм уу гэвэл сүүр найжин хэдийгээр ийм чих чодрог ухаантай байсан ч гэсэн бас сайн номнол энэ мөр үнэн байна уу? Эсвэл муу номнол юм уу? Таархан гулцгай мөр байна уу гэдгээ сайтар ялгаж чаддаг. Ухааны чадал байхгүй бол сав болж чадахгүй л гэж. Ийм учраас энэ хоёрыг одоо ухаардаг, ялгадаг ийм ухаан төгөлдөр байх хэрэгтэй бөгөөд үгээрээ яадаг. Ням мэдэн чогдор ням. Ийм ухаантай байх юм бол бид яд энэ ухаанаараа тэр хэрэггүй, шимгүй зүгийг орхиод шимтэйг нь яана. Тэ авч чаддаг ийм болдго юм а гэж. Юм бол та.
Тэгэхээр багшд шавилж байгаа юм бол зүгээр нь ухаангүй нэг молгон хоордог юм л да бас. Тэ. Тэнийг хүн ч ороод иж. За багш бас нэг заавал молгон хүнийг шаваад хэрэггүй л дээ бас тийм. Юу ч ялгаж чадахгүй, юу ч ухаарч чадахгүй, сайн наан цаанаа мэдэхгүй их юм тийм. Нэгэн тэр намдал заах гэж байгаа юм чинь бол өөр шүү дээ. Их тийм учраас наад шив бас ийм сайн зөв ном буруу ном гэдгийг ялгадаг. Зөв мөр гулцгай мөр гэдгийг ялгадаг. Ийм одоо юм. Тэгээд одоо муугийн бурууг нь орхио сайн намнаа гэдгийг мэддэг ийм ухаантай бас байх хэрэгтэй тийм. За энэ хоёр төдийгээр болчих юм уу гэвэл дээний яж энэ хоёр одоо байсан хэдий ч гэсэн. За энэ хоёр төдийгээр болчих юм уу гэвэл бас болоогүй. Энэ хоёр байгаа ч гэсэн зургийн ном юм уу сонсож байгаа юм шиг. Эсвэл одоо яна үзэсгэлэнгийн ном сонсож байгаа юм шиг. Илбий ном сонсож байгаа юм шиг ингээд номонд хичээхгүй байх юм бол сав болж чадахгүй л гэж. Тийм учраас номонд яадаг хичээж тэрнийг одоо бүр чухалчд илүүж үздэг, чухалчд авдаг ийм ухаан төгөлдөр байх хэрэгтэй л гэж. Тэ. Зүгээр багш ярьж илээдэг, би сонсч илээдэг. Тэгээд зүүн баруун зүүн чихэл ороо баруунаар оруулга зүүнээр гардаг. Одоо ийм байж болохгүй л. Тэр чи яахад тэр их ажил болж юм гэж тийм багшиг болоо. Тэгээ яах гэж одоо өнөөдөр тэр номыг сонсч байгаа. Тэг өөртөө юм болгож авах гэж байгаа шүү дээ. Тий. Өөрөө хичээж бас тэр эрдмээс нь хагсан ч гэсэн, талын ч гэсэн, баг хэсгэн ч гэсэн сурах юмсан тий. Өөртөө юм бий болох юмсан гэдэг ийм л юм гэж. Тэгээ донор чамбуу байх хэрэгтэй шүү гэж. За дэлбэл чөтөн чамрал өгөөдөн эддоны нана харсанс. За зарим номонд яадаг. Ном хийгээд номыг өгүүлэгчэнд одоо бишрэх хөндлөх буюу сэтгэлийн тушаах хоёрыг нэмээд 5 зүйлж болгосон байгаа гэж. За тэр метр чөлөө донорчоо нэмэн. За энэ метр одоо болгоод өдөр номыг чухалчлах, хэд чухалчлан сонсохын цагтаа сэтгэлдээ нааж ном хийгээд номыг өгүүлэгчэнд их бишрлэр одоо их бишрлийн сэтгэлийг одоо агуулгахыг за буруу номлог бүгдийг орхиж сайн номлог барих гэд одоо ингээд бас яана 4 зүйлийг бас болгосон байгаа гэж. За шөөдий түнжиний. За энэ 4 эрдмийн энэ 4 зүйлийн цохилдог шалтгаан ухаан төгөлдөр байх хэрэгтэй бөгөөд галжин харьцах шалтгааныг орхино гэдэг үл сүүр 82 хэлж байгаа маа. За ингээд бид цаашдаа явах багшаар одоо хөтлүүлэх гэж байгаа тэр номд эдгээрээ юм. Гүйцэд байна уу, дутуу байна уу гэдгийг бас өөрөөсөө шинжээд тэгээ гүйцээж авбал их баяртай. Гүйцээж авахын төлөө байна уу, бясалгараа гэж. Жаахан дутуухан байх юм бол хойштой биенийг гүйцээж явна гэдэг одоо үндсэн чамдах хэрэгтэй учраас динжин ч шүтэн болсон тэр номд эдгээрээ мэдэж авч гэдгийн цанид за тэр үгдийн яана бэлэгч нарыг эсмэдээс ажиглах юм уу шинжлэх өдөр арж болохгүй учраас их хэрэгээс одоо дороодох бас юу дээ гэж. Тийм учраас багшаар хөтлөх гэж байгаа заалгаж байгаа ном болж игэл гүйцээж авах хэрэгтэй гэж. Болж игэл гүйцээж яваарай гэж. Гүйцээгийн төлөө яана. Тэг гүйцээж яваад баясаарай гэж. Гүйцээг бол би хойшд нь бас нэг гүйцээ шүү гэж. Бас нэг жүгэн гүйцэх жүгэнхийн төлөө өчрийн төлөө шамдах хэрэгтэй юм л та гэж. Тэгж чадахгүй л яана. Нөгөө номоо одоо бүрэн мэдчих чадахгүй шүү дээ гэж. Мэдчих чадахгүй болохоор тэр утгыг ажиглах шинжлэх тий өөртөө нөгөө бий болгож авах гэж байгаа. Оноо онл эрдэмч яана хожимоо доройчих юм шиг болно шүү гэж. Ийм бас юм. Тэгээс номоо гүйцэж авах хэрэгтэй багшаар хөдөлгөж байгаа л тий. Гүйцээхийн одоо төлөө бас зүтгэх хэрэгтэй тий. Ягаад гүйцээлэх гэдэг анхэр чи тэр цаана явж яана. Багшаар сонсчоод тэр сонсон номоо эргээд өөртөө утга болгож гүйцээх гэж байгаа шүү дээ. Тэр утга чинь дахиад гарч ирэхгүй болж шүү гэж. Тийм утга олж авахгүй болж шүү гэж. Юм уу ч номоо яана гүйцээхийн төлөө тийм бас шамдах хэрэгтэй. За 3 дахь зүйл дээс жидэржин зүйл. За нөгөө дээс дээд жидэржин зүйл нөгөө шав маань багшаага яана хэрхэн шүтгэх ёстой гэж тий. За ингээд яана энэ метр одоо сав төгөлдөр болсон тэрээр нөгөө шавыг хэлж байгаа тийм ээ. Сав төгөлдөр болсон тэрээр багш дээр одоо бэлэг чанар төгөлдөр байна уу? Эс төгс байна уу гэдэг дээр номосон дагуу сайтар шинжээд тэгээд одоо бэлэг чанар төгөлдөр байгаа багшаасаа бол номын зарлаг хичээн хөртөж үлдэх хэрэгтэй л дээ гэж хөртөж үлдэх хэрэгтэй. За жинхэнэ Гвштамбоводан Самбова нэж намтар. За энэ тал дээр бол Гвштамбова Самбова хоёрын намтар бол хоорондоо бас жаахан зөрөөтэй байдаг наа. За энэ хоёр том багшийн хооронд бас багшаага одоо
эрдэм олонтой байх талаас нь үзэх юм уу? Эрдэм нь одоо цөөхөн талтай байсан ч гэсэн багшаа гэж үзэх юм уу гэдэг дээр хоёр айхтар тийм хоёр багшийн намтар бас янз янз зөө болгоол нь янз янз зөө юм байна. Гэтэл цаад дутх нь бол тэр багш шүтэх гэдэг дээр бол нийлж байгаа маа гэсэн санаа байдаг юм лээ. Сампо бол яна олон багшийг шүтэх хэрэгтэй гэж боддог байсан. Тэгэл энэ л одоо ном заануу тэр багшийг л яана тий намаа юу хэлнэ тэрийг багшаа гэж бодно гэж байна тий. Тэгээ бас нийтлэг хүн байж л дээ. Лам манди шатсан л багшуулаа олон байх хэрэгтэй гэж тий. Багшуул олон байна. Шатсанлаа нэм биш. Тэгээ одоо ном зааж байгаа бүгдийг харин гүйц сонсох хэрэгтэй гэж ингэж хэлдэг. Тэгээ хамаас одоо нааш ирж явсан зам зуурт нэг гинэн овшин ном зааж суухад хүртэл яана энийг сонсох хэрэгтэй гэж хэлээд одоо цогт явж исэн нөхдөд нь бол Дэлайн Нямба даншинжээс та ийм хүнээс ном сонсно гэж юу гэдэг нөгөөдөл нь жаахан багшаа хэлж илдээ. Энийг жаахан таарах хүн сулхан хүнээс яад юм гэж. Тэгэхэд нь та нар тэгж хийж болохгүй гэж энэ чинь одоо их тустай зүйл хоёр янзын их тустай зүйл надад хэлж шүү гэж хэлсэн гэдэг. Тийм энэ багш бол тэр ном зааж байгаа хүнд л хамаагүй шүү тий. Багшгээл одоо залбираад тэгээ номыг сонсч л яваад байдаг юм. Тийм учраас олон багштай байсан гэж тий. Гэтэл Евштамбаа бол цөөхөн багштай. Цөөхөн багштай. Аалаа мэд ер нь 5-аас илүүгүй байсан гинэ багш нь. Байсан гэдэг юм аа гэж. Тэгээд Бодова гомборын чин лавнэж ганлаа. Тэгээд багш нь болсон тэр Бодова гомборын чин хоёр багшаараа алин одоо сайн гэсэн зарил зөвшөөл тэр ло амажин жон таншин матамажин юурында. Тэгээд энэ хоёр багш тэр бол багшаас бол тэр зарилыг энэ авч явах үед бол миний одоо ухаан өрөхгүй би одоо ийм эрдэм мэдэхгүй надад одоо сүжиг төрөхгүй байна гэд ингээд одоо бас их хашир хүн тэгээд нэг жаах удсан гэдэг энэ хоёртой шаварлаг байна тий. За ийм одоо бас юм сүжиг орохгүй байна гэж хэлээд ингээ ингэж ийсэн юм аа. За Евштамбагийн энэ хүү яс бол лэгүр хаачимдээ Евштамбаа энэ яс бол хитрхи хяно тийм хашир хүний ажил юм чи тий хашир хүний ажил дэдэржсэн энэ мэтэр одоо айлдсан гэдэг бол маш одоо энэ олонтой үзэгдэх учраас тэр мэтэрээс үлдсэн гэдэг болох юм л да гэж. Тэгээ өөрөө хашир өөрийгөө дорд бариад бас мансаас хүн би тийм усудаа сайн одоо юу гэдэг ном хүртэх цаг болоогүй миний ухаан хөрөг байна миний сүжиг бас яна болоогүй байна гэж бодоод юм. Ингээд тэр айхтар багшаас нараас одоо бас ном хүртэх гэж яхан хойшин тавьж ийсэн жаахан хүн байсан юм аа. Тэгэхээр яг энэ хоёр багшийн нямлан хоёр өөр юм байна л да. Өөрөх нь лагл нь өөр. Түүнээс багш шүтгэхгүй гэсэндээ шүтнэ. Тэр нэгэнд орсон шүтсэн багшаа харин шүтсэн шивтээд тийм намаа бол одоо сурсан шиг сураад ингээд явж ирсэн. Тэгээд цөөхөн багштай. Их цөөхөн. Тэгсэн хэрнээ яана. Тэр цөөхөн багшаасаа тэр ах уу цаа яана. Аваад бүтээж ирсэн юм багш шүү гэж. За энэ мэтэр яана тэр наа чавийн талаасаа тэр багш тандж байгаа хандлагууд юм байдаг. Байж болно гэж тийм. Энэ мэтэр гадин нямаадан зарилгын ачийг нь хүртээд нийтэд нь хүртэх юм уу? За ялангуяа тэр төгс төгөлдөр увдсаар ухаанаа одоо сайдар хөтлүүлэх учиртай тэр военны садыг бид яаж шүтэх вэ гэдэг юм дуртай. Бид багшийг нь яаж шүтэх ёстой тийм гэдэг тэр ёсны тухай одоо хэлье гэж. За ямар ч хэлсэн сайн багш нар байд юм байна. Бид нар сайн багш нар олоод яана. Зарилгын ачийг хүртэх ёстой. Тэ? Тэгээд тэр зарилгын ачийн цаан тэр зарилгын ач гэдэг чинь увдис байгаа багшийн зааж өгч байгаа бид нар увдис. Заморыг зааж байгаа тэр увдис. Тэр увдисыг одоо бидэнд хэлж өгч байгаа. Тэр багшаа бид яаж хөндлөх вэ гэдгээс аа. Тийм үү? Хөндлөх гэсэн. Түүнээс багшид ямар эрдэм байна вэ гэдэгтэй гол биш байна одоо тийм. Тийм эрдэмтэй багшийг яаж хөндлөх вэ гэдэг талаасаа бид одоо ярих гэж. Тийм үү? Тийм. За жидэр дэмийн цулаа, самбис тэнцэлдэн жервс тэнцэл хоёр байна. За ер нь тэнцэл дотор хоёр самбис тэнцэл, тийм жервс тэнцэл гэж хоёр байт юм аа гэж, тийм. За самбис тэнцэл дотор 3 зүйл. Дэмба самб жирдамбадан чадварт заваад даджамадан гадин жистэнд гүйж явраа. За тэр сэтгэлээр гинөө санаагаар шүтгэсэн дотор ийм 3 зүйл. Ерөнхийдөө яана. Самб жирдамба
тэр шүтгэх гэж байгаа санаа чи ямар зүйл байд юм бэ гэдгийг хэлье тийм үү. За ялангуяа ялгартай бол юу гэхээр үндэс болж байгаа тэр сүжгийг судлах. Дээр нь яна сүжигтэй байх, дээр нь зарилгын ачийг даган дурдж бишрэл төрөх хоёрын тухай. Тэр үндсэндээ бол хоёр санаа. Нэг нь дад, нэг нь гүй хоёрын тухай гэж. Дад. Тэ бидэнд одоо байдаг дадуу гэж юу юм? Дадуу. Нөгөөт нь гүй хоёр. Тэ. За энэ хоёрын тухай. За дамбууны жирдэн гарах гэж байна. За ер нь бол домгоодын дооноос айлдсан дагуу л сэмгүү гэж. 9 сэтгэлээр багшийг буйны садныг яана өргөн хөндлөнэ гэж айлдсан байдаг юм аа гэж. За дэмбийн самт хамжид. За энэ бол тэр шүтэх санаа бүгдийг одоо ансиг хураас сорангоо гэвэл одоо энэ сэмгүү гэлж байгаа тийм. Энэ 9 сэтгэл үлдчихэж байгаа. За тэр 9-ийг хураах юм бол бас 4 зүйл хурааж байна гэж. 4 сэтгэл хурааж байна. За тэр дөрөөс эхнийг нь 10 дорно арид ламан банд дом. Өөрийнхөө эрхийг орхиод өөрийгөө багшийнхаа эрхэнд өгдөг нь цэцэн хүү байдлын сэтгэл юм аа гэж. Сэмгүү хамгийн их нь бүү замба давсан гэж. Бүү замба цэцэн хүү. Тэг цэцэн хүү байдлын сэтгэл. Юуд ягаад цэцэн хүү гэсэн юм бэ? Бүү замба дээ. Цэцэн хүү бол замба дээ. Жавала 10 мэжгүй. Ямар нэгэн ажил үйлдвэр юмд орохдоо өөрийн одоо их дураараа ордоггүй. Харин аавынхаа одоо нүрийг харж, тий? Аавынхаа нягуурыг харж. Тэгээд тэр аавынхаа яна хэлсэн загснаар загсан дагуу үйлддэг. Тэ адилхан буйны садны нягуурыг одоо харах. Ийм одоо сэтгэлж байгаа гэж тий. Буйны садны нягуур гэдэг нь багшаагаа л хэлснийг тий. Багшаагаа заасныг багшаагаа загсан дагуу л одоо яа. Та мэдгээ хэлсэн чинь дээ. Та миний ажид намайг жаргах та мэдгээ гэж хэлсэн. Тий? Тэгээ багшаас л юм асуудаг. Багштайгаа ярьдаг, тий? Зөвлөдөг. Тэгээд яа дараа багшаагаа хэлсэн дагуу юм хийж авдаг. Тий? Бүүзэн баг гэж. За ийм бас нэг хүүгийн тухай. Ийм бодлын тухай. Бодол юм аа гэж. За дэдэрж ийм бодлоо багшаагаа одоо шүтгэж байгаа. За дадаржийн санжийн онсонгийн энэ доонд байна. За энэ хүү бол энэ бодлоор бол яадаг юм гэхээр арын ямнарч өөрийн тэр дөрвжлогоог нэ өөрийнхөө хүч чадлыг одоо бодлыг орхиод тэгээ буян садан түүний одоо ухаан дагуул орж үлдэх юм л даа гэж энийг хэлж байгаа. Тэгээ цанид цаваа шиглэ жижи сүрэнлэ нашим гэхдээ бас нэг үг хэлж байна. Энэ бол цанид цаваа бэлэг чанар нь одоо бүрдсэн нэг багштал ингэж хэлэхээс биш ингэж ухаанаа даатахгаас биш зүгээр хэн нэгэн таарсан хүн болгондоо яана хамраа дөрлүүлүүд гэсэн үг шүү дээ гэж. Тэ. Хэн таарсан болгон багш гэж хэлсэн болгонд л очил яана ухаанаа дөрлүүлүүд гэсэн үг шүү гэж. Цанид цаваа шиг хүн байвал үнэхээр тийм үү? Сайн түрүүний ярьдаг тийм үү? Цанид цаваа шиг байх юм бол ийм бүү цаваа даваа сэмээр багшаа хөндлөх гэсэн. Тэ. Түүнээс одоо хэн нэг харагдсан болгонд очил багш гэсэн болгонд очил хамраа бүү дөрлүүлээ гэсэн үг гэсэн. За заводы сүжин мичэдүр дэмбэржэд байна. За ингээд даа нэг тань өнгөрч байгаа. За хоёр дахь нь заводы нөгөө хүү байгаа шүү дээ тийм ээ. Сүжин мичэд дамжэд байна. За нөгөө илгэн садан хүү маань бол нөгөө багш маань бол хэнийг ч одоо ялгалгүй баттай одоо барьж үлддэг. Очир айдлын одоо энэ сэтгэлтэй байх хэрэгтэй үгүй. Дүдэн дэгдэг согжис мичэд байна. Шумнас юм уу хилэнцгийн нөхөр хинээр ч одоо энд ч одоо хуурдагдахгүй юм байх хэрэгтэй. За нэг л би багшаагаа гэж бодсон бол тэр багштай яана сэтгэл одоо бат байх хэрэгтэй. Тэ? Урууж одоо хөрөхгүй байх хэрэгтэй. Тэ? Ийм баттай. Энийг энэ хөндлөх хэрэгтэй. Энийг юу гэдэг нэхэр дорж даван сан гэж. Очир шиг гэж. Очир алмац шиг. Тэ? Бат бөх үнэн тэ? Шудраг юм ба. Үнэн одоо юм ба. За бүдүүдийг орсон ч гэсэн яана. Энэнд яана. Дийлдэхгүйгээр ийм баттай одоо сэтгэлээ багштай бас барах тий гэж. Хичнээн одоо сайхан хүмүүрээд тэ хичнээн гоё уран цэцэн үг хэлээд багшийн тухай одоо худлаа яриад ингэж яхад тоохгүй тий. Тоо. Би нэг л миний багш би нэгээр хичнээн миний багш муу байсан ч гэсэн тий. Хичнээн миний багш одоо дайсан байсан ч гэсэн тий. Миний багш болохоор
Тэ? Багш л байх хэрэгтэй. Тэ? Нөгөө хүн ирээд янз янз ярьж болох юм бол да хамаагүй тий. Нэгэнд чи одоо цагт цонгаа шиг олоод ингэсэн бол одоо тийм. Би өөрөө л тэр хүн олсон бол тий. Тэр надад боцхон байхгүй тэр хүчээс. Заав мэрдэг бадан аваа мэддэг ба хамаад. Заав мэддэг ба. За тэр садган жиснаа тэр нэг одоо садан бос болох юм уу? Таньж ясна таньхаа бос биш болохын тэрийг бол арах хэрэгтэй л дээ гэж тий. Бид ч одоо зарим багшаад мартцсан тэр явж байгаа шүү дээ тийм ээ. Оо тийм үү тэргээл яв үү. Мартцсан тэр юм болон биш дээ тийм багш. Нэг дээр үед нэг хожоо хам нэг багшаагаа нэг мартсан тохиол өрөөдөг тийм. Үлгэрч байхад өрөөтэй бас. Тэгээд сүлд ном үзээд номонд ороод тэгээд ламын чод гомноод тэгээд бос өөрийнх нь хажууд байгаа улсууд бүгдээр л гомноод тэгэл шийдвэртэй юм олоод байж тэгээд тэр хүн дээрээс юм буудгүй. Тэгээд хахад одоо би яатсан бол тэгээд сүүлийн багшаас хашаас чи нэг л багшаа дутуу утсан байна гэж. Нэг л багш чинь дутуу. Тэгээд дарах зааж өгсөн хожоо байсан юм. Тий. Нэг янз бүрийн ажил хийж явж байгаа өөрөө. Тэгээд нэг дарах зааж өгсөн нэг хожоо байсан. Тэр багшаа мартчихсан байсан. Чи нэг багшаа дутуу удаад байна гэсэн чи өөрөө. Тий. Тэгээд тэр нь ухаандаа өөрт нь бас нэг дараах өөрөө том төвчин болоод шийдвэртэй хайгаал явж ирсэн. Тэгээд нэг багшаа дутуу удаад байсан. Тэгээд дарах зааж нь хожоо өгч байсан. Тий. Тэгэхээр бид одоо бодох хэрэгтэй юм л бас тий. Ямар багшаа бид одоо танихгүй болчихоо. Ямар багшаахаас одоо нягуур хуцаач юу гэж тий. Өөрийн танихаа болчихоо гэж бодох л ажил. Гэсэн юм лээ. Тийм тэгэхээр одоо тийм хүртэл бас бодлоо байдаг. Тэгээд багшаасаа тэр нүрээ буцаах ба нэг багшаа гэж утсан юм бол гэж. За ламан жава хүрт хамжил хөрвааны. За одоо 3 дахь сэтгэл нь ламан жава хүрт хамжил хөрвааны садан сэндэ. Багшийнхаа одоо ажлын одоо үүрэг ачаа юу өгсөн бэ? Тэр үгдийг одоо үүрэндээ гэж. Газартай адилхан сэтгэлээр үүрэг ачаа бүгдийг үүрч. Тэрнээс бас уйдахгүй байх хэрэгтэй гэж тий. Багш надад ямар даалгавар өгсөн байна? Ямар үүрэг өгсөн байна? Тэрийг би бүгдийг гүйцээх хэрэгтэй, биелүүлэх хэрэгтэй л даа гэж тий. Газар гэдэг бол газар шороо гэдэг үл энэ бидний бүх амьдралыг үүрчин шүү дээ тий. Үүрч амждаг юм. Яг энтэй адилхан тэр үүрэг өгсөн бүгдийг одоо биелүүлж тэрнээс одоо цуцхгүй, уйдахгүй байх хэрэгтэй.